TDB Asset Management доктортой баталгаатай ирээдүйд хөтлөн уртаар ухаалгаар уриатагаар манай мөнх санхүүгийн булангийн ивент гэрээр ажиллаж байгаа. Та бүхэндээ баярлалаа. За өглөөний мэнд хүргье. Дахиад өглөөний мэнд. За эхний хэсэгтээ ямар мэдээлэл аваалаа? Эхний хэсэгтээ болохоор хөрөнгө оруулалтын зан төлөвтэй холбоотой ойлголтыг өгөхөөр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр нэг 10 хоногийн өмнө ерөөхдөө бол слайдн дээр харъя. Өмнөх 7 хоногт бас ярьжсэн шүү дээ. Elon Musk-ийн IPO гарах гэж байгаа гэхээр үүний явц гэсэн үг юм байна ерөөхдөө. Тий, одоо гараад яг одоо ингээ IPO хийснээс хойш 10 хоног өнгөрсөн байна. Тэгэхээр энэ хугацаанд яг энэ компанитай холбоотой ер нь бас нөгөө харьцуулж болохоор зүйлүүд юу вэ те? Энтэй холбоотой бас бид нэр зөвхөн хөрөнгө оруулалтын үнэлгээ гэдэг талаас илүүтэй бас хувь хүний зан төлөв талаас ер нь энэ хөрөнгө оруулалтад яаж бас нөлөөлж болдог вэ? Тэр нөлөөлөл ер нь ямар байдлаар бас нөлөөлж болох вэ гэдэг талаас нь ярилцъя гэж төлөвлөж байна. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол SpaceX гэдэг компани дэлхийн 6 дахь өндөр үнэлгээтэй компани болж өөрчлөгдсөн байна. За гарахтаа бол 175 тэрбум үнэлгээтэй үнэлэгдэж ингэж гарсан байгаа. За тэгэхээр 7 хоногийн хугацаанд гарсан өөрчлөлтийг ингээд авах юм бол нэг ойролцоогоор 39% өөрчлөлттэй 39%-ээр өссөн гэсэн үг. Тэгээд 7 хоногт 39 гэдэг бол санхүүгийн зах зээл дээр өндөр хувь уу? Маш өндөр хувь. Тий. Бид нар бол ер нь одоо яг энэ чинь бол доллар дээр шүү дээ. Тэгэхээр доллар дээр бол нэг дундаж өгөөж өөрөө нэг 10-аас 11% байдаг жилийн. Тий. Тэр нь өөрөө бас нэлээд өндөртэй ордог. Тий. Хэрвээ бид нар ингээд бондын зах зээл рүү орох юм бол тэр өөрөө нэг 7-аас 8% байвал бас өндөртэй орно. Тэгэхээр энэ бол 7 хоногийн 39% одоо гэдэг бол гэж байгаа юм шүү. За мэдээж ийм өөрчлөлтүүд гарах тохиолдлууд гарна л да. Нэг компанийн хувьд ийм өөрчлөлтүүд өснө унан те иймэрхүү өөрчлөлтүүд бол гардаг. За тэгвэл зах зээлийнхаа үнэлгээгээр ийм байгаа компани яг өнөөдөр шинжээчд бол яг нөгөө суур үнэлгээгээр нь үнэлэхэд маш хүндрэлтэй ийм нөхцөл байдалтай тулгарч байгаа. За одоо суур нөхцөл дээр бол хэд хэдэн зүйлийг харж болно. За хамгийн наазах нь бол бид нар нөгөө ашгийг тэгээд дээр нь нөгөө тэр компани ямар хэмжээний орлого олж байгаа вэ гэдгийг заавал хардаг. Тэгэхээр яг нөгөө орлогоор нь ихлэ харьцуулж үзэхгүй бол өмнөх дугаар дээр хэлсэн SpaceX компани өнөөдөр ойролцоогоор 4 тэрбум долларын алдагдaltaй ажиллаж байгаа ийм компани. Тий. Тэгэхээр үндсэндээ бол яг ихлээр нөгөө ашгаар нь харьцуулж тайлбарлах гэхээр боломжгүй гэж ойлгож байна. За тэгвэл орлогоор нь эдгээр одоо Америкт өнөөдөр хамгийн өндөр үнэлгээтэй байгаа энэ 10 компанитай харьцуулахад орлогоор ямар түвшинд байгаа юм бэ гэдгийг харъя. За эндээс хэд хэдэн яг дурдах юм бол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани ойролцоогоор 5.1 триллионы үнэлгээтэй Nvidia гэдэг компани байна. За энэ компанийн хувьд гэх юм бол сүүлийн 1-2 жилийн хугацаанд AI-тай холбоотой ийм том өөрчлөлт гарсан. Ер нь энд байгаа бүх компаниудын хувьд гэх юм бол AI гэдэг нэрийн доор маш томоохон энэ одоо үнэлгээний энэ өсрөнгөө өөрчлөлт бол гарч мэдрэгдсэн байгаа. За тэгээд одоо хамгийн сүүлийн SpaceX дээр тэгвэл эдгээр компаниудтай харьцуулахад ер нь орлогоор ямар юм бэ гэдгийг харьцуулж харъя. За орлогоор нь харьцуулах юм бол за цаа талд бол ерөнхийдөө бол орлого нь харагдаж байгаа. За хамгийн өндөр орлоготой дэлхийн хамгийн их орлого олж байгаа компани бол өнөөдөр Amazon компани байгаа. Amazon компанийн хувьд гэх юм бол 716 тэрбум долларын орлого олдог. Amazon-ийн хувьд. Тэгэхээр дэлхийн өнөөдөр хамгийн өндөр үнэлгээтэй компани Nvidia-гийн хувьд гэх юм бол 215 тэрбум долларын орлого олж байгаа. За энэ компани бол гэхдээ сүүлийн 2 жилийн хугацаанд орлого нь AI-тай холбоотой огцом ийм өөрчлөлт гарч томоохон өөрчлөлт гарсан. За тэгвэл энэ одоо дэлхийн хамгийн өндөр одоо Америкт байгаа энэ хамгийн өндөр үнэлгээтэй 10 компаниг ингээд харьцуулаад үзэх юм бол SpaceX-ийн одоо бүх одоо 3 компани нийлүүлээд одоо Starlink, за xAI, за Space өөрийнхөө нөгөө сансар шатл эндээс олж байгаа нийт орлого ингээд харьцуулаад үзэх юм бол 18.7 тэрбум долларын орлого олж байна. Тэгэхээр ер нь бол яг гэхээр ингээд эндээс ингээд харьцуулаад харах юм бол яг гэхээр энэ 10 компани юу гэхээр 6 нь бол яг ихлээр 100-аас дээш тэрбумын орлого олж байгаа. За ялангуяа тэр цаад хэсэгт харах юм бол 1 триллионоос дээш үнэлгээтэй байгаа бүгдөө. За тэгээд 2 триллионоос дээш үнэлгээтэй байгаа компаниудтай харьцуулаад үзэх юм бол эдгээр компаниудад хамгийн бага орлого олж байгаа нь 215 тэрбум. За дунд чинь нэг 400 тэрбум, за хамгийн өндөр нь 700 тэрбум долларын орлого олж байхад 2 триллионоос дээш үнэлгээтэй цор ганц компани SpaceX өнөөдөр дөнгөж 19 хүрэхгүй ийм тэрбумын орлого олж байгаа. Тэгээд алдагдал хүлээж байгаа. Тэгэхээр за бусад компаниудад гэх юм бол маш өндөр ашигтай ажилладаг. Тийм байна тий. За тэгэхээр ер нь бол яг гэхээр нөгөө суур үнэлгээ талаас ингээд харахаар SpaceX цаашаа ингээд одоо магадгүй 10 дахин өссөн ч гэсэн
ерөөхдөө бол яг ихлээр Nvidia-гийн орлогот хүрэхгүй гэсэн үг. Одоо өнөөдөр орлого нь 10 дахин өсөх гэдэг шүү дээ. Тэгэхээр 10 дахин өснө гэдэг энэ боломж яг SpaceX-ийн явж байгаа зах зээл дээр байгаа юу гэдэг асуудал эргээд харах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл ер нь энэ одоо зах зээл дээр байгаа энэ ийм одоо өндөр үнэлгээтэй компаниуд за чиний хувьд ер нь аль алийг нь харж исэн компаниуд ер нь бүгдийг харж исэн юм байна. За яг эндээс яг сонсож байгаагүй компани ер нь байна уу? Энэ за Broadcom энийг сонсож байгаагүй юм байна. За магадгүй Micron. За Berkshire Hathaway бол нөгөө алдартай Warren Buffett-ийн ерөөхдөө хөрөнгө оруулалтын компани байгаа. За даатгалын чиглэл дээр бүртгэлтэй ч гэсэн маш олон компани хөрөнгө оруулалт хийдэг. Ер нь мэргэжлийн хөрөнгө оруулалт хийдэг ийм компани гэж ойлгож байна. За бусд нь бол бүгд ер нь технологийн дандаа суурьтай. За худалдааны салбарт бол Amazon байна. За бусд нь бол ерөнхийдөө технологи суурьтай ийм компаниуд байна гэсэн үг. Тэгвэл энэ компаниуд чиний бодлоор ер нь 10 жилийн өмнө эднэр ер нь дэлхийн одоо энэ Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанид ер нь байсан болоо чи юу гэдэг вэ? Байгаагүй хаа. Яг тэр технологи бодохоор энэ зүйл 10 жилээс дотогшоо хугацаанд илүү их хөгжсөн шүү дээ. Тэгэхээр орлого нь ингэж гинт өссөн юм болов. Яг зарим нэг нь байсан байж магадгүй бүгд бол байгаагүй хаа гэж бодож байна. За тэгвэл хоёулаа сүүлийн 1985 оноос хойш Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компани эндээс харъя. За ингэм бол яг ихлээр 1985 онд ерөөхдөө нөгөө энэ топ 10-т орсон компаниуд хамгийн цааталт ногооноор тэмдэглэсэн байгаа гэсэн үг. За 95 он болоход бол энэ компаниудаас 5 л үлдсэн байгаа даа. Үнэлгээгээр. За хэрвээ 2005 он ингээд харах юм бол 3 нь үлдсэн байгаа. За 15 он гэх юм бол 2 нь л үлдэжээ. За эдгээр одоо энэ үнэлгээнд за тэгвэл 2005 онд буюу 20 жилийн өмнө шинээр орж ирсэн одоо тэр 5 компаниас өнөөдөр ганцхан компани байна. Microsoft. За бусд нь бол эндээс юу гэж харж болох вэ гэхээр 2015 оноос хойш ерөөхдөө топ 10 үнэлгээтэй компани орж эхэлсэн. За 3 компани байна. За тэгээд одоо шинээр орж ирсэн компаниудыг ингээ харах юм бол 6. За энэ дээр SpaceX өнөөдрийн байдлаар бол орж ирэхээр болцсон байгаа даа. Тэгэхээр үндсэндээ бол яг ихлээр бид нэр эндээс юу ойлгож болох вэ гэхээр хөрөнгө оруулалтын зах зээл бол ингэж өөрчлөгдөж идэг. Тэгэхээр бид нар нөгөө дандаа нэг компани ингээд доминант те хүчрхэг байгаад ингээд зах зээлийг эзлээд ингээд байдаг гэж харж болохгүй. Ер нь нэг компанийн хувьд харах юм бол энэ өөрөө маш их өөрчлөлт гарч идэг гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж нөгөө өнөөдөр маш хүчрхэг байгаа болохоор бид нар энийг ингээд цаашаа энэ хүчээ алдахгүй ингээд яваадах юм шиг юм мэдрэмж төрдөг. Гэтэ бодит байдал дээр тийм зүйл ер нь байдаггүй гэж ойлгож байна. Энэ графикийг харчаад ер нь бол худалдааны байгууллагууд бол арчигдсан байна шүү дээ, тий? За тэгвэл энийг одоо бид нэр санхүүгийн зан төлөв талаас нь хэд хэдэн зүйлээр тайлбарлаж болдог. За санхүүгийн зан төлөвт болохоор ерөөхдөө нэг ойлголт байдаг. Тэрний юу вэ гэхээр нийгмийн хүчин зүйлсээс хамаарах буюу сүргийн хандлага гэсэн нэг ойлголт байдаг. За олонх юу хийж ийн, юуг зөвлөж ийн. За тэрийг бол ерөөхдөө зөв гэж харах. За тэрийг даган дуурайх ийм хандлага. Энийг бол сүргийн хандлага гэдэг. За мэдээж нөгөө нэг ингэж байгаа нэг шалтгаан гэх юм бол мэдээж олонх хийж байгаа тохиолдол ихэнх тохиолдолд зөв байдаг. Гэтэ энэ өөрөө дандаа тийм байдаггүй. Тэгэхээр энүүгээр яах вэ гэхээр бид нэр одоо энэ SpaceX-тэй холбоотой зарим зүйлийг магадгүй тайлбарлах ийм нөхцөл нь бүрдэж болох талтай. За тэгэхээр өнөөдөр бол яах вэ гэхээр мэдээж нөгөө SpaceX-ийн бид нэр ирээдүйн тэр вижнийг одоо алсын хараг маш их ярьж байгаа. Маш олон хүн бол энийг авахар зөвлөж байгаа тийм. Тэгээ энэ томоохон өөрчлөлтүүд гарч байгаа. Тэгэхээр энийг бол ерөөхдөө бол урьдчилж бас таамаглах ч юм уу иймэрхүү боломжууд бол тодорхой хэмжээнд байсан. За тэгэхээр энийг яах вэ гэхээр дараагийн хэсэг дээр хоёлоо үргэлжлүүлээд за энэтэй холбоотой ер нь ямар одоо нөгөө суур хүчин зүйлүүд байж болох вэ гэдэг талаар үргэлжлүүлээд ярих. Яста сайн юм байна. Яг ийм график хараад ийм байдаг гэж төсөөлөг. Би баг Apple-ыг байсан болов уу гэж төсөөлж исэн чинь сүүлийн ингээд хоёр дээр л гарч ирж шүү дээ. Тэгээ SpaceX магадгүй 10-20 жилийн дараа арчигдах юм л өстэй таашгүй юм байна. За дараагийн хэсэгтээ нөрвүүлчихлээ цагаа. За үзэгч та бүхэндээ энэ хэсэгтэр мөнх санхүүгийн буулангийн 2 дугаар хэсгийг хүрэхэд бэлэн болсон TDB Asset Management уртаар ухаалгаар доктортой Баталгаат өрөөдөд хөтлөн хамтран ажиллаж байгаа бүхэнд маш их баярлалаа. За тэгэхээр одоо энэ хэсэгтэр цагаавт хоёр яг ямар мэдээллийг үзэж байна? За өмнөх хэсэгтэр ярьжсэн. За ер нь хөрөнгөний зах зээл дээр бас энэ хувийн санхүү зантлын одоо шийдвэр гаргалтанд нөлөөлснөөр хөрөнгөний үнэлгээ бас яг ихлээр тэр бодит үнэлгээнээс хэд өндөр байх ч юм уу иймэрхүү зүйлүүд бас тохиолддог. За тэгэхээр энэ дээр бол бид нэр зан төлөвтөр бол сүргийн хандлага гэдэг ойлголт байдаг.
нийт олонх юу хийж ийн. За тэрийг бол зөв гэж ойлгох, тэрийг даган дуурайх гэдэг энэ ойлголтыг авч үзэж болно. Тэгэхээр энэ маань бол мэдээж нөгөө нэг талдаа бол хүмүүс олон хүн хийж байгаагаар бол энэ илүү зөв байх магадлал ч юм уу те тэр зүйл маань бол төгөөмөл байдаг. Гэхдээ энэ донд яг ихлээр бас хэд одоо энэ одоо суур хүчин зүйлээс хазаас ийм зүйл дээр бол дагаж одоо энэ арилжаанд орох, хөрөнгө оруулалт хийх гэдэг бол маш өндөр эрсдэлтэй гэж ойлгож болно. За түрүүн өмнө SpaceX-ийн ерөөхдөө үнэлгээг одоо 10 хоногийн өмнө гарсан компани өнөөдөр дэлхийн 6 дахь одоо хамгийн өндөр үнэлгээтэй компани болчихсон. За борлуулалттай харьцуулаад үзэх юм бол өнөөдөр 130 дахин өндөр. Жилийн борлуулалтаас 130 дахин өндөр. Тэгэхээр тэрийг хөгж ойлгож болох вэ гэхээр SpaceX-ийн өнгөрсөн жил борлуулалтаас олсон $1 тутамд хүн өнөөдөр худалдаж авахын тулд $130 төлж авч байгаа гэсэн үг. Тийм байна. За гэтэл энэ өөрөө S&P 500 гэдэг энэ компани сүүлийн 10 жилийн тэр 500 компани дундаж одоо $1 орлоготод төлж байгаа. Дундаж өмнө хэд байдаг вэ гэхээр $3 байдаг. Оо. Тэгэхээр үндсэндээ бол яг гэхээр хэрвээ бид нар нөгөө хэвийн гэж үзэх юм бол нэг 3-аас $5 төлөхөд бол 5 дахин өндөр үн төлөхөд бол нэг хэвийн гэж одоо ойлгож харж болно гэсэн. Гэтэл 500 компани тэ дунджаас 130 дахин өндөр одоо гэдэг бол энэ бүр нөгөө нэг одоо хэвийн бус ийм одоо энэ дээр зарагчаа гэж ойлгож байна. За сүргийн хандлага дээр яг хөө миний хувьд SpaceX дээр гарч байхад бол энэ үнэлгээнд хүрэх үү үгүй юу гэдэг дээр бас тодорхой хэмжээнд хүрч магадгүй гэж бодож байсан. За хэд хэдэн үндсэн шалтгаан байгаа. За эхнийх нь бол нөгөө өмнөх дугаар дээр хэлжсэн Tesla гэдэг компани мөн л адил нөгөө Elon Musk гэдэг энэ бүтээлч үнэхээр одоо ийм мундаг хүний бас үүсгэн байгуулсан компани. Тэгээ энэ хүний компани бас маш ийм хэвэн бус байдаг. Яг тэгэхээр автомашины салбарт топ 10-т борлуулалтаар ордгоо мөртлөө одоо л ороогүй байгаа мөртлөө автомашины салбарын 3.1 ойролцоогоор нэг 3 их 80-ийн үнэлгээтэй нийт автомашины зах зээлийн 51% зөвхөн Tesla-гийн үнэлгээ байдаг. Гэтэл нөгөө тэрнтэй харьцуулахад маш их борлуулалт хийдэг Toyota ч юм уу те маш өндөр ашиг болдог ийм компаниуд бол яг ихлээр одоо бүгд нийлээд ч одоо Tesla-гийн үнэлгээнд хүрэхгүй байгаа да ийм зүйл байгаа гэдэг. Тэгэхээр энэ үйл явдлыг бас өмнө юун дээр би ажиглаж байсан бэ гэхээр Tesla яг хизээ яг өссөн юм бэ гэдэг нэг ийм зүйлийг харах хэрэгтэй болно. Тэгэхээр сүүлийн ерөнхийдөө нөгөө 5-6 жилийн өмнө гарсан нэг том өөрчлөлт нөх юм бол одоо 100 жилд магадгүй нэг удаа тохиолддог одоо ковид гэх юм уу те цар тахал гэх юм уу ийм зүйл бол одоо тохиолдсон. За энэтэй холбоотой яг ихлээр улс орнуудад нэг дараах том өөрчлөлт гарсан байдаг. За хамгийн цааталт харагдаж байгаа зүйл маань Америкийн эдийн засагт оруулж байгаа мөнгөний нийт хэмжээ. За энийг бол бид нар M2 гэдэг мөнгөний нийлүүлэлт гэдгээр нь хэмждэг. За Америкийн хувьд гэх юм бол ковидын цар тахал хүртэл ерөөхдөө аажмаар өссөөд нэг ойролцоогоор 15-16 их $80 одоо тийм хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг жилдээ ингээд зах зээл дээр нийлүүлдэг ийм төвшөнд байсан. За энэ нь бол ерөөхдөө эдийн засгтайгаа маш ойролцоо 2-3% жилдээ өсөж исэн зүйл. За гэтэл зөвхөн 2021 онд яг ихлээр тэрнийхээ дөрөвний нэгтээ тэнцвүүц хэмжээний бараг одоо 2 жилийн хугацаанд үндсэндээ зах зээл дээр яг ихлээр 20 их 80 хүртэл 5 их 80-ийн мөнгийг нийлүүлсэн. Тэгэхээр энэ бол яг ихлээр бараг өнгөрсөн 100 жилд ингээд 15-16 их 80-д хүрсэн мөнгөний нийлүүлэлтийг 2хан жилийн хугацаанд ерөөдөө шууд 25% өсгсөн гэж ойлгож байна. За зах зээл дээр энэ мөнгө мэдээж нөгөө тараас нь гол шалтгаан гэх юм бол нөгөө хүмүүс ажилгүй болоод ковидтэй холбоотой нөгөө хүмүүсийг яалтчгүй юм одоо нийгмийн халамж гэх юм уу те ийм зүйлийг үзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр энэ бол ерөөхдөө өмнө бас тохиолдож байгаа ийм үйл явдал зах зээлд огцом ингэж мөнгө нийлүүлж байгаа. Гэтэл нөгөө бусад улс орнуудаас гэх юм бол за Европын холбоо бол тодорхой хэмжээнд мөнгөний нийлүүлэлтэд нэмэгдсэн гол дээр харагдчихэв. За Хятад бол одоо хамгийн их ковидын одоо хүндрэлт одоо хүнд нөхцөл байдалд явсан мөртлөө Хятад бас мөнгөнийхэн бодлогыг ерөөсөө огт өөрчлөөгүй. За энэ хамгийн одоо баруун талын график дээр харагдчихэв те. За тэгээд сүүлийн 10 жилд гарсан бас нэг том өөрчлөлт юу байгаад байна гэхэлэр нөгөө технологи хөгжөөд аппликейшн нөхцөлтэй холбоотой хувь хүмүүс эргээд нөгөө арилжаанд орох, хувь хүмүүс өөр арилжаа хийгээд хөрөнгө оруулалт их хандлага бас нэлээд нэмэгдсэн. За энд бол одоо томоохон юм одоо арилжаа эрхэлдэг Robinhood ч гэдэг юм уу те, Schwab гэдэг юм уу эдгээр компаниудын одоо аппликейшн хүн ингээд арилжаа хийхэд маш хялбар болгож өгсөн нөлөөтэй байгаа. Тэгэхээр нөгөө хувь хүн арилжаанд ороод эхлэхээр яг ихлээр нэг хандлага зан төлөвд хамгаалах хандлага бас түгээмэл байдаг. Тэгэхээр эргээд нөгөө шийдвэр гаргахад нь нөлөөлдөг гэсэн. За энэ дээр магадгүй нөгөө хүмүүс ингээд гинт мөнгөтэй болоод илүүдэл мөнгөө яах вэ гэхлээр нөгөө хөрөнгөний зах зээл, крипточ гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд рүү маш хэмжээгээр оруулсан юм хандлага
тухайн үед бол болж исэн. За эндээс ингээд харах юм бол ер нь чиний бодлоор хамгийн их одоо өндөрсөлттэй байсан компани тухайн үед юу байсан бол юу гэж бодож байна? Би бол ингэж боддیں۔ Өөрөнд телефон ер нь бол хувь хүмүүсийн хувьд одоо ингээд хамгийн түрүүнд магадгүй орж ирэх нэр гэх юм бол чи юу гэж бодож байна? Компани нэр үү? Тий. За яг нэр бол яг шууд толоод бол буухгүй байна. Ер нь бол салбарыг ярих юм бол би өөрөнд телефон хамгийн өндөр орлоготой байсан бол өөрөнд телефон болон интернетийн одоо байгууллагууд ер нь хамгийн юутай байсан бол орлоготой байсан болов шүү дээ. Тэнд ямар нэгэн байдлаар нөгөө хязгаарлалт хориглосон зүйл бол байгаагүй. Тэр үүднээс хүмүүсийн хэрэглээ гэртээ байсан учраас хэрэглээ бүр хэд дахин нэмэгдсэн болов гэж би бодод тийм. За тэгвэл нөгөө мэргэжлийн хэрвээ байгууллага байх юм бол мэдээж нөгөө салбаруудын орлогын яахын цаашаа яаж үсгийн одоо шинээр гарч байгаа компаниудад ямар боломж байгааг те өрсөлдөөний хувьд ямар давуу тал байгаа ийм зүйлүүдийг маш олон талаас нь харж тухайн зүйл хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болдог. За тэгвэл 2021 онд хамгийн өндөр бас одоо өссөн компаниудын нэг бол Tesla байдаг. Ер нь хамгийн өндөрсөлттэй байсан компани. За эргээд тэр нь мэдээж яах вэ гэхээр нөгөө тэр Elon Musk гэдэг хүний тэр нөлөө маш хүчтэй байдаг. За зөвхөн 2021 онд за 20 онд гэх юм бол 112% өссөн байна. За 112% өссөн байсан компани 21 онд 510% өссөн байна. Жилийн дотор. Нэг жилийн хугацаанд. Тэгэхээр энэ үйл явдал маань яах вэ гэхээр яг энэ компанитай холбоотой гарч ирж байгаа тэр томоохон орлогын өөрчлөлт юм уу ашигын өөрчлөлтөө шууд уйлдах ийм хамаарлал юус ажиглахдаггүй байгаа. Энэ юутай холбогдоод байна гэхээр яг энэ онуудад нөгөө маш хэмжээний мөнгийг хүмүүсийн гар дээр олгосноос хамаарат хүмүүс яах вэ гэхээр нөгөө илүүдэл мөнгө хөрөнгөний зах зээл рүү маш хэмжээгээр оруулж ирсэн. Ер нь хөрөнгөний зах зээл энэ онуудад маш хурдтай тэлсэн байдаг. Одоо нөгөө компаниудын үнэлгээг өмнө харсан баг. Өмнө одоо 2015 онд бүх одоо топ 10 компанийн нийт үнэлгээний 3.1 тэрлэн хүрчсэн бол өнөөдөр топ 10 компанийн нийт үнэлгээ нь 20 тэрлэн хүрч байна. Тэгэхээр ерөөхдөө бол энэ зүйл маань ингээд 7 дахин бараг өссөн. 10 жилийн хугацаанд гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ үйл явдлууд маань эргээд явах вэ гэхээр ийм одоо санаанд хөрөнгөө ийм зүйлүүдийг бас эргээд үүсгэж магадгүй гэж ер нь одоо харах хэрэгтэй. За тэгвэл бид нар энийг харахтаа бол хэд хэдэн янзаар харж болдог. За нэг нь бол юу гэхээр хүрээлэх гэсэн үг. За нөгөөх нь тулах цэг гэдэг. За өнөөдөр ингээд бид нар SpaceX-ийг маш өндөр үнэлгээтэй компани гэдээ харчлаа тийм. Тэгэхээр энэ заримдаа ингээд тулгуур цэг болчихдог хүмүүст. Тэгэхээр ер нь бол яах вэ гэхээр одоо энэ байгаа өндөр үнэлгээнээс 90% унсан ч миний хувьд жишээ нь SpaceX-ийг худалдаж авахгүй. За шалтгаан нь юу гэхээр хүрээлэх гэдэг болохтой байна. Тэгэхээр одоо байгаа үнэлгээнээс 90% унсан ч гэсэн өнөөдөр одоо олон улсад байгаа Европ, за одоо Солонгос, одоо Азийн орнууд те бүх энэ энтгэх гэдэг ч юм уу бүх улс оронд байгаа зөвхөн энэ нөгөө одоо сансар судалтай холбоотой хамгийн том үнэлгээтэй компаниудын нийт үнэлгээг нь аваад үзэх юм бол дөнгөж 235 тэрбум доллар хүрч байгаа. Юу ч танд буухааргүй. Нийт одоо бүх компани ороод шүү дээ. Гэтэл өнөөдөр SpaceX энэ бүх компаниудыг нийлүүлснээс 10 дахин их байгаа. Бүр төрнөөс ч их байгаа гэсэн. Өнөөдөр 90% та хүрсэн ч гэсэн энэ компани 246 тэрбум хүрэх гээд байгаа. Тэгэхээр эргээд харахаар нөгөө бүх компаниг одоо энэ хятадын ч байна те, энтхийн байна. Маш олон сансар судалт Европын одоо холбооны улсууд байна. Маш удаан жилийн түүхтэй ийм компаниудын нийт үнэлгээг нийлүүлээд тэрнээс өндөр үнэлгээтэй байх гэдэг. Нийт 90% унлаа гэхэд. Тэгэхээр үндсэндээ бол яг ихлээр нөгөө энийг хэлж байгаа шалтгаан хүмүүс нөгөө тулах цэг гэдэг анханаас нэг тоос сонсчоор тэндээсээ дандаа ингэ бодод идэг. За магадгүй SpaceX 50% ч бол энэ магадгүй үнэлгээндээ хүрсэн байж магадгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол нэг иймэрхүү зүйлүүдээс биш нөгөө суур зүйлүүдийн сайн харж ерөөхдөө шинжлэх нь их чухал гэдэг гэж ойлгож байна. За бидний энэ хэсгийн цаг ингээ ерөөхдөө дуусч байна. 3 дахь хэсгээр энийг өргөжлүүлээ ярих бах тийм ээ. За 3 дахь хэсгээр нэгээд болцъё. За тийм. Одоо харин энэ хэсэг дээр бид мөнгө санхүүгийн булангийн 3 дахь хэсгийг цогтой өргөхөд бэлэн болсон. Тэгэхээр ямар мэдээллийг энэ хэсгээр өгөх вэ? SpaceX маань 7 хүрэхгүй хоногийн хугацаанд үнэлгээ нь өөрөө ингээд анх гарсан дүнгээсээ ойролцоогоор 40% өсчөд байгаа. Тэгэхээр энэ өөрөө дэлхийн одоо топ бараг 10-т орж байгаа ийм одоо өндөр үнэлгээтэй компани мөртлөө яаж 7 хоногт ийм одоо өндөр үнэлгээ өсвөө гэдэг дээр бас нэг том шалтгаан байгаа. За бусад одоо дэлхийн топ 10 одоо үнэлгээгээр орж байгаа энэ дэлхийн хэмжээний компаниуд гэх юм бол за нэг ойролцоогоор 98-аас 99% нь олон нийтийн буюу ерөөхдөө
маш олон хүний гар дээр ингээд эргэлдэж идэг ийм хугацаанууд байдаг. Тэгэхээр ер нь бол анх байгуулсан хөрөнгө оруулагчд юм уу анх байгуулсан одоо Microsoft гэдээ аваад үзэхэд одоо тухайн компани үүсгэн байгуулагч нь Bill Gates гэдэг бид нар бүгдөө мэддэг тийм үү. Тэгэхээр тэр хүн өөрөө нийт компанийнхаа 1% хүрэхгүй тийм хэмжээний хувийг л эзэмшдэг. Гэтэл нөгөө бусад олон нийтдэр байдаг учраас тэн дээр явагдаж байгаа арилжаа нь яг вэ гэхэлэр нийт нөгөө хүмүүс дээр байгаа бүх одоо тэр дүнг хөдлөхийн тулд хүмүүс яг вэ гэхэлэр маш өндөр хэмжээний арилжаа хийгдчихэж тэр үний өөрчлөлтөнд мэдрэгддэг. За гэтэл SpaceX дээр яг вэ гэхээр ийм өндөр үнэлгээтэй мөртлөө зах зээл дээр нийт хувьцааныхаа дөнгөж 4.2% л олон нийтэд арилжаал гэж. Тэгэхээр өнөөдөр SpaceX-ийг сонирхож байгаа хүмүүс худалдаж авъя гэх юм бол зөвхөн тэр 4.2% дээр нь л хооронд автцарах боломжтой байгаа гэсэн үг тийм дээрээ л ерөөс. Гэтэл нөгөө ижил дүнтэй өндөр үнэлгээтэй компаниуд 99% нь олон нийт дээр байдаг учраас нөгөө үн өөрчлөгдөхөд зарах сонирхолтой, модалтай авах сонирхолтой талууд өргөлж байдаг. Гэтэл SpaceX дээр нөгөө үн өөрчлөгдөхөд авах зарах талын энэ тэнцвэр алдагдаад байна. Ерөнхийдөө хүмүүс нөгөө нэг маш богино хугацаанд өсөж байгаатай холбоотой нөгөө эргэлт нь маш өндөр байгаад байдаг. Гэтэл нийлүүлэлт нь өөрөө зориуд дээр маш бага түвшинд байгаад байгаа. Тэгэхээр ер нь энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг хөө ихлээр энэ өөрөө нөгөө зах зээл дээр энэ зүйл маань яг үнэхээр яг тэр нөгөө суурин их сайн байгаад ингэж байгаа мó эсвэл бас бусад зүйл нөлөөлөд байна уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгвэл яг энэ өнөөдрийн ярьж байгаа одоо зантлын хандлагууд бол ерөөхдөө оюун бодол тэр дундаа мэдээллийг боловсруулах гэдэг хэсэг дээр төвлөрч дандаа бэлдсэн байгаа. Одоо чинь тулгуур цэг гэхээр нөгөө тий анханасаа юм өндөр тогтцсон юм чинь. За би 90% нь бол энэ одоо ямар ч тохиолдолд одоо тий энэ ч одоо доогуур үнэлгээтэй л байж таар аавь гэж хүн бодол төрж магадгүй. Гэтэл нөгөө 90% дээр унаад 10 дахин унтсан байсан ч гэсэн өнөөдөр дэлхийн бүх одоо сансар судлалын тий компани үнэлгээг нийлүүлснээс өндөр үнэлгээтэй хэвээрэл үлдэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө нэг бид нар нөгөө анхны мэдээлэл дээр шууд тулгуурлаад ингээд бас байж болдоггүй. За тэгвэл энэ төрөлд бас хамаардаг сэтгэл зүйн эхлэн бодох бүртгэл гэдэг нэг ойлголт байдаг. За энэ ойлголт бол яг вэ гэхээр зантлын хувьд яг вэ гэхээр хүмүүсийг хөрөнгө оруулалт хийхэд ялангуяа хувь хүмүүсийг одоо мэрэгжлийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхэд нь одоо чиглүүлэхэд маш чухал юм зантлын хандлага байдаг. За энэ хандлага бол яадаг вэ гэхээр хүний одоо зорилгот нь суйрлаад тухайн хүний хөрөнгийг удирдах ийм хандлагыг хэлдэг. За тэгэхээр зорилгод суйрлна гэдэг нь юу болж байгаа вэ гэхээр за хүнд бол ерөнхийдөө нэг хоёр төрлийн зорилго байж болдог. Төлөвлөгөөтэй нөгөө талдаа хүнээс төдийлөн төлөвлөдөггүй юм зорилгод байдаг. За тэгээд энэ дээр хүрэхийн тулд бид нар яг вэ гэхээр зөвхөн тэр ашиг орлого одоо богино хугацааны юм өсөлт гэдгийг анхаарч болохгүй. За магадгүй ингээд SpaceX би өнөөдөр одоо IPO ихт нь орсон бол миний хөрөнгөтэй 40% өссөн байх нь гэдэг ийм богино хугацааны одоо дүр зургаар харах биш. Ер нь мэргэжлийн хөрөнгө оруулалт гэдэг маань яг вэ гэхээр 5-10 жилээр бодож хөрөнгө оруулалтаа төлөвлөдөг. Тэгэхээр тэгээд эхлэхээр яг вэ гэхээр ер нь ийм богино хугацааны ийм одоо ойлгоход хэцүү те ийм зүйлүүдэд яг шууд орохоос бас сэргийлж идэг. За тэгэхээр мэдээж нөгөө зорилгоо тооцоолох хэрэгтэй. За тэгээд энэ зорилгот ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа гэдгийг хардаг. За тэгвэл төлөвлөгөөт зорилтууд гэхээр юу байж болох вэ гэхээр бидний ерөөхдөө маш сайн мэддэг зүйлүүд байгаа. За тэтгэвэр байна, гэр бүлийн боловсрол байна. За хөрөнгө байна. За тодорхой одоо үйл явдалтай хоримж гэдэг юм. За өв залхамжлал гэдэг ч юм уу те эдгээр зүйлүүд бол хүний төлөвлөгөөтэй суурилдаг. Тэгэхээр нөгөө энэ дээр яаж байгаа вэ гэхээр жишээ нь одоо урт хугацааны хувьд хамгийн урт хугацаанд төлөвлөж болох нь бол тэтгэвэр. Тийм байна. Тэтгэвэр болон өв залхамжлал хоёр байна гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө урт хугацаанд хөрөнгө оруулах боломжтой байдаг учраас хувьцаа гэдэг ч юм уу урт хугацаанд илүү өндөр өгөөжтэй байж болох. За тэр нөгөө өсөж буурах савлгаа нь ерөөхдөө ингээд урт хугацаанд ингээд өгөөж болж болдог. Богино хугацаанд одоо жилийн дараа хувьцааг яах вэ гэдгийг бол одоо мэдэх боломж бол төдийлөн бас байдаггүй. Гэтэл 5 жилээр харах юм бол харьцангуй тухайн зүйлийг ингэж судалж одоо хэмжих одоо тийм ямар үр дүн үүсгэж болох вэ гэдгийг хэмжих боломж өгдөг. За инкент бол мэдээж ганцхан одоо SpaceX хийчин гэдэг бол ерөөс мэргэжлийн хөрөнгө оруулалт биш. Бид нэр заавал тухайн зүйлийг судалжаад багцаар нь одоо багц үүсгэх эрсдлээ ингэ тараан байршуулах шаардлагатай болдог. Тэгжээж нөгөө урт хугацаанд яаж хүрэх вэ гэдэг нь таамаглах боломж гардаг гэсэн. За тэгвэл нөгөө талдаа төлөвлөгөөгүй зорилгууд бас бид нар анхаарах хэрэгтэй. За ялангуяа одоо нөгөө нас явахаар эрүүл мэнд мэдээж бид нар тодорхой хэмжээнд муудаж таарна тийм. За тэр ирээр өөрөө явах ихлээр би өөрөө нас явж байгаа учраас тухайн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Ядаж урьдчилсан одоо үзлэгийг хийлгэх хэрэгтэй юм байна. За ямар насанд те ямар өвчнүүд зохилдгийг. За миний хэрэглээ одоо зүйлсээс хамаарат бас нөлөөлөх одоо нөгөө нэг зүйлүүд байна шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдэд анхаарал бас энэ зүйлдээ одоо санхүүгээ төлөвлөж хийж авах, хөрөнгө оруулалт хийж авах шаардлагатай гэж ойлгож болно.
За тэгвэл урт хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд бидний нөгөөж төрөхийн тулд яах вэ гэхээр нэг талдаа доктортой хоримтлал үүсгэх хэрэгтэй. Нөгөө талдаа тэр нь өөрөө одоо өсдөг байвал зүгээр мэдээж нөгөө нэг инфляц юм уу те энэ доотлолтой шидртэй харьцуулахад. Тэгэхээр ер нь бол бидний хувьд энэ мэргэжлийн хөрөнгө оруулалт гэдэг маань бол тухайн хүнд зөвхөн өгөөж амлах биш. Яаж урт хугацаанд тэр хүний одоо тэр хүрэх гээд байгаа зорилгоудад нийцсэн тэр одоо багцыг бүрдүүлээд тэр хүний зорилгот хүрэх вэ гэдэг тэр төвлөрдөг гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь SpaceX 40 өсөж байгаа нь бол одоо миний хувьд бол яг тийм одоо цоошин ч юм уу хүрхгүй байж магадгүй гэдэг ерөөсөн мэдээлэл байгаагүй. Яг тэгэхээр өмнө Tesla гэдэг энэ компани түүх байсан. За тэгээ энэ компаниг бас ерөөхдөө үнэлэхэд суур үнэлгээг нэхэд маш хэцүү байдаг. Гэтэл нөгөө нэг хүнд ингээд нөгөө түүх үүсцэн. За Elon Musk-ийн компани бол ингэж өсдөг гэд суур өссөн учраас өнөөдөр үнэлгээ нь баг те өнөөдөр алдагдaltaй ажиллаж байгаа компани хүртэл дэлхийн одоо 6 дахь том компани болцсон. Байгаад дахных гайх зүйл байхгүй байдаг. Гэтэл нөгөө эргээд ингээд суурьудаа харахаар энд ерөөсөө тайлбарлах ямарч одоо математикийн хувьд энийг одоо тайлбарлах ямарч боломж олдохгүй нэгсэн. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулалт гэдэг маань яг богино хугацаанд ийм одоо гинтийн зүйлүүд болж болно. Гэхдээ урт хугацаанд бол мэргэжлийн хөрөнгө оруулагч хизээч суурийг заавал чухалчилдаг. Тэгэхээр ер нь бол бид нэр энэ одоо гинтийн энэ жил ялангуяа гарч байгаа юм том зүйлүүд дээр тэр суур гэдэг зүйлийг нь анхаарч одоо хэрэгтлийн зүйлүүдийг унш судлаарай гэж бол зөвлөх байна. За маш хэрэгтэй мэдээллийг 3 дугаар сэдвэр хүргэлээ гэж бодож байна. За тэгэхээр дараа эх 7 хоног чи даваа гараг болон байгаа шүү дээ тий. Манай цогч. Тэгэхээр даваа гараг эх 7 хоногийн даваа гарагтай бас эргээд мэдээллүүдээр уулзцгаая. За.